Гол зүтгүүр юм бол хүний сэтгэл. Сэтгэл байхад бол хүн амжилтанд хүрнэ. Би Мархажин Чойдорч манай аав Доронтой аймгийн уугуул, манай ээж Уур Ангаа аймгийн уугуул. Би өөрөө Улаанбаатар Сүхбаатар дүүрэгт төрж өссөн. Гэр бүлтэй 3 охинтой. Манай гэр бүл бас сэтгэл зүй телевизийн чиглэлээр ажилладаг. 10 жилийн Унгар Будапешт хотод төгссөн. Төгсч ирээд элийн цэргийн 05 дугаар ангид алба хаасан. Залгуулад Москвад Аялал хамгаалах академид хөөлч мэргэжлэр сур төгссөн. За сургуулаа төгсч ирээд би Улсын хурлын хамгийн газрын ерөнхий нэрийн бичгийн даргын туслагаар ажиллаж байсан. Улсын хурлын гишүүний туслагаар ажиллаж байсан. Залгуулад Улсын хурлын хамгийн газрын гадаад харилцааны хэлцэд мэргэжилтнээр ажилласан. Тухайн үед их хурлын дарга Багвайн даргын Орос англи хэлний орчуулагчаар ажиллаж байлаа. 17-8 жил ажилласан. Английн Килийн их сургуульд олон улсын магистрийн зэрэг хамгаалсан 1998 онд. Залгуулад Германы Хамбург хортод маркетинг менежментийн чиглэлээр бас сурж мэдлэг боловсролоо дэвшүүлсэн юм аа. Нэг улс төрийн хувьд ч тэр эдийн засгийн хувьд ч тэр хямралын байдалтай байгаад байна л да. 30 жил 2 том нам энэ улс орныг жолоодж явуулаад нам гэдэг ойлголтоос гажаад ерөнхийдөө нэг хувийн компани шин чанартай болцсон. Дарга нар одоо хувийн компани удирдах байгаа мэт 8 ашиг сонирхлын зөрчил, бүлэглүүд гэсэн юм юмнууд гарч ирээд улс төрийн тогтолцоомоор нөөрэө хямралд орчлоо л доо. Монголын ард түмэн тэр чигтэл жоохон цөхөрцөн байдалтай байна улс төрийн нөхцөл байдал. Иргэн хүний хувьд зас залруулах болцоотой боломжийн бүх одоо юмуд айчилж ажиллая гэсэн ийм л чин зорилгоор явж байгаа. Тэгэхээр нам гэдэг бүтц маань төрийн дээр гарчаад байгаа. Бусад засаглал руугаа нөлөөлж орж ирээд байгаа. Хамгийн гол нь энэ төрийн алба руу маш их орж байна. Төрийн албан агчдын яамд өөр гүйцэтгэж байгаа хүмүүсүүдийн баг шинэ засаг гарч ирэхээр 50-аас дээш хүн солигддог. 50-аас дээш хувь солигдоход ихэнх нь нам дагж орж ирсэн мэргэжлийн бус хүмүүс орж ирдэг. Нөгөө мэргэжлийн яамдын ажилтнуудынхаа ажил унгаад үгэнд нь ордог. Ерөнхийдөө эрх мэдлийн төлөө нэг тийм өрсөлдөөн, зодоон, тэмцэл болчиход байна. Энэндээ шүүх засаглал хүчний байгууллагуудыг татаж оруулж ирж байгаа. Одоогийн улс төрийн тогтолцоо маань ингээд нэг нам байна, намын дээр бүлэглүүд байна, бүлэглүүдийн ард нь эдийн засгийн сонирхлууд байна. Энэ бүх юм чинь нэг тойрогт орчоод байгаа. Чөтгөрийн тойрог гэсэн юм бий болчиход байгаа. Цоо шин эрүүл хүчин улс төрд орж ирж, парламентд орж ирж, салхи оруулж, энэ улс төрийн намуудыг шахаж ажиллаж, энэ үндсээр нь энэ юмнуудыг өөрчлөхгүй болохгүй байна. Одоо ингээд ард эрэхтэй уулзаа явхад энэ надад хамаагүй улс төр бол одоо бүр утгаа алдсан оролцохгүй хэрэггүй болохгүй дими гэд ингээд нэг татгалцсан байдалтай болсон. Сүүлийн сонгуулиар одоо Баянзүрх дүүрэгт жавхлан гишүүн сонгогдол гарч ирсэн. Би бол одоо ард түмэн жавхлан гишүүнийг гишүүн болоод улс төрч гэдэг утгаар нь сонгоогүй гэж бодож байна. Ард түмэн жавхлан гишүүнийг энэ одоогийн тогтолцоо, энэ одоогийн улс төрийн намуудад эсэргүүцэл үзүүлж байгаа учраас гаргаж ирж байгаа. Одоо үндсэндээ нийгэм маань хангалын үүдэн дээр өвчсөн байна л да. Гол зүтгүүр юм бол хүний сэтгэл. Сэтгэл байхад бол хүн амжилтанд хүрнэ. Түр засаг шилэн байх ёстой. Түр засагийн бид нар хаана ямар мөнгө зарцуулж гин, ямар тендер концесс жидүү явж гин, энийг нээлттэй болгох юм бол энэ эдийн засгийн эргэлтийн тов гол урсгалч нь тэр юм руугаа л ороо явчихна. Намууд би түрүү хэлсэн төрийн дээр гарцсан тийм ээ. Энэ нам төрийн хоёрыг л салгачих хэрэгтэй. Ард түмэн компаниуд зөв хөгжөхөд зүгээр өөрчлөлт хийх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй, өөрөө тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ бүх юмыг өөрчилж шинжилж чадна л да.